За сайн байцгаана уу? Ээлжид номынхон товчлолоор уулзж байна. Энэ удаагийн сонгож авсан ном бол Katie Milkman-ий Хэрхэн өөрчлөх мөн өөрчлөгдөх вэ гэсэн нэртэй ном байгаа. За өмнөх номнуудаас харуул нилээдгүй зузаан. Тэгээ энэ номыг уншиж эхлүүлэхдээ нэг харандаа гаргаад уншсан. Тэгсэн чинь ийм жижигхэн болцсон нилээн их одоо тэмдэглэлүүд хийгдсэн ийм ном байна. За тэгээд зохиогч нь бол Wharton их сургуулийн одоо судлаач багш. За тэгээд маш алдартай зан үйл одоо судлаараа маш алдартай ийм нийгэм байгаа. За тэгээд яагаад энэ номыг сонгох болсон бэ гэдэг шалтгаан. За бид нар одоо ерөнхийдөө ингээд сая он гарлаа, шинэ он гараад бид нар шинэ дадал ингээд хэрэгжүүлэхийг хүсдэг тийм ээ. Гэтэл энэ маань одоо тийм амжилттай болж чаддаггүй. За ийм амжилттай болж чаддаггүй ч гэсэн энэ номон одоо судалгаанууд дээр дурдсан байгаа. Жишээлбэл Америкчууд одоо шинэ он гарах үйдэг тийм New Year's resolution. За тэр маань болохоор нэг сард одоо тавьсан зорилгынхон 20% хийж чаддаг. За тэгээд цаашлаа цаг хугацаа урт явах хэрээр ер нь 5/1-ийг нь л одоо бүх зорилгуудынхаа 5/1-ийг нь хийж чаддаг. Буюу бид нэр ер нь л ингээд тавьсан зорилгодоо хүрч чаддаггүй, шин дадлыг суулгаж чаддаггүй. Тэгэхээр бид нэр яаж өөрчлөгдөх ёстой юм бэ? Ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ гэсэн талаар бичсэн ном. За тэгэхээр одоо ингээд 1 сар хэдийнэ өнгөрөөд 2 сар болох чинь те. Тэгээд бид нар одоо хэрвээ зорьсон зорилгоохтой хүрч чадаагүй тэгээд дээрэс нь шин дадал одоо өөртөө суулгаж чадаагүй байвал энэ номыг одоо заавал уншихыг санал болгож байна. За тэгээ энэ номыг одоо уншаад та бүхэн одоо миний уншдаг дадлыг ерөнхийдөө л мэддэг бах. Ингээд тэмдэглэл хийгээд дээр нь ингээд бичих шаардлагатай юмнууд байвал бичээд ерөнхийдөө явцдаг. За тэгээ битүү тэмдэглэл болсон энэ ном бол битүү тэмдэглэл болсон. За тэгээд уншсныхаа дараагаар ерөнхийдөө дахиад эргэн санах зорилготойгоор юм оюуны зураглал шиг за эсвэл тэмдэглэл хөтлөж байгаа юм шиг ингээд хийцэн байгаа. За тэгээ өнөөдөр энээсээ одоо уншиж танилцаад өөрийнхөө одоо нөгөө сэргийн санах дасгалыг хамтдаа хийцгээе. За тэгээд энэ ном бол одоо нэлээд зузаан ном байгаа. Өмнөх одоо номнууд маань нэгэн хуудасд багтчихсэн бол энэ номын дүнгэж одоо 2 эхний 3 4 бүлэг нь ингээд нилээдгүй 2 3 хуудас болчихсон байгаа. Гэсэн хэдий ч зүгээр ямар ч сан бид нэр өөрчлөгдөхөд бэлэн болох хэрэгтэй. За тэгээд эхлүүлцгээе. За тэгээд 1-р бүлэг бол эхлэл гэсэн одоо сэдвээр эхэлж байгаа. За тэгээд эхлэлийн тухай ярихад бид нар тийм цаг хугацаа гэдэг зүйл айгүй чухал гэдэм байна. За тэрний нэг нь одоо гал морин жил гарахын өмнөхөн тий цагаан сар болохын өмнөхөн та бүхэн энэ бичлэгийг үзээд одоо гал морин жилдээ би одоо эдгээр одоо алдаануудыг засаад энэ шин дадлуудыг хийх болно гэдэг айгүй чухал цаг хугацаа биднэрт ингээд ирж байгаа. Тийм болохоор чухал цаг хугацаа тэгээд аргуудаа бид нэр мэдсэн тохиолдолд одоо өөрчлөлтийг хийхэд бэлэн болох гээд байгаа. За тэгээ эхлэлээсээ эхэлцгээе. За тэгээд Google-ийн жишээ гарч ирдэг л те ажилчдыгаа хамгийн сайхан байгаасай л гэж бодож хамаг зүйлүүдийг одоо HR-ууд нь бол төлөвлөдөг те компани удирдлагууд нь тэгээд ажилчдыгаа яагаад ур чадвар хөгжүүлэх хичээлүүдийг ашиглахгүй байгаа юм бэ гэдэгт айгүй их гайхаж исэн юм байна. За тэр нь юу болсон бэ гэхээр ингээ гой хичээлүүдийг Google компани ингээ байршуулдаг ч юм уу тэгээд гой лекцүүдийг лекчереруудыг авчирдаг тийм ээ. Тэгээд одоо нөгөө нэг фитнесийн, йоганы гэдэг бүх спортын одоо боломжтой хичээлүүд нь үнэгүй байдаг. Гэтэл сэтгэлд одоо хүртэл одоо тэрний ашиглагдах хуйц гэдэг юм уу одоо хүмүүсийн хамрагдалт маш муу байгаад исэн юм байна. Тэгээд энэ Milkman гэдэг зохиолчтой маань уулзч таарж байгаа юм. Тэгээд энийг одоо бид нар одоо хүмүүст ажилчдаа хамгийн сайн сайхныг хүсэж хахад хүмүүс яагаад энийг хийхгүй байгаа юм бэ? Өөрт нь одоо хуримтлал үүсгэе гэж юм гээд тэгээд энэ талаар ярьдیں۔ Тэгээд тэтгэврийн одоо хуримтлал өөрийнх нь одоо зүгээр хуримтлал тэгээд одоо хувийн юм нөгөө нэг бие дасгалжуулагчтай болоод өөрийнхөө бие эрүүл мэнд гоо сайхан бүгдэнд нь анхаарах одоо шийдлийг гаргаад өглөө хүмүүс хийхгүй байна. Тэгсэн чинь яг боломжит хувилбарууд энэ одоо хөтөлбөр яасан байж магадгүй вэ гэхээр сурталчилгаа магадгүй тааруу байсан байж магадгүй юм байна. За эсвэл ажилчид хит завгүй байна. За түүнээс гадна хизээ зарласан бэ энэ хөтөлбөрүүдийг. Энэ хөтөлбөрүүдийг одоо зарласан мессеж нь хүмүүст хизээ очисон бэ гэдэг иймэрхүү асуудлууд байгаа юм байна гэж ерөнхийдөө үзсэн байгаа. За тэгэхэд цаг хугацаа гэдэг энэ дундаас цаг хугацаа гэдэг асуудал айгүй чухал юм байна. Тэгвэл энийг илүү одоо судлаад үзье гэд. За тэгээд зохиолч маань энэ нэг одоо асуудалтай таарад
шийдэл олох хэрэгтэй болсон тий. Тэгээд судалгаанууд үзэж явж исэн чинь дараагийнх нь одоо бүлгийн дэд сэдэв бол хоосон цагаан цаасны хүч. За одоо биднэрт альва зүйл ингээ хүн шинээрээ байж хат нь альва одоо туршлага байхгүй хат нь шин зүйлийг заагаад өгчвөл илүү сайн хурдан гэдэг яг зөвөөр нь сурах боломжтой байдаг. За тэгээд энд нэг нялхсан гинтийн үхлийн хам шинж гэдэг ийм зүйл Америкт маш их болоод тэгээд үндсэн шалтгаан нь болохоор хүүхдийгээ ингээд юу гэх одоо цээжээр нь доошоогоо харуулж айгүй хөвтөөд тэгээд ийм нялхсууд эндээд исэн юм байна. Тэгээд энэ асуудлыг одоо шийдвэрлэх юм нь болохоор нуруугаар нь хэвтүүлээ. Одоо энэ жоохон няраануудыг нуруугаар нь хэвтүүлэх хэрэгтэй гэсэн юм гарсан. За тэгээд нуруугаар нь хэвтүүлэхэд ямар асуудал үүссэн бэ гэхлээр одоо нөгөө нэг 2 дахь 3 дахь төрж байгаа одоо хүүхд асраад үдцсэн туршлагатай хүмүүс болохоор энийг хийх одоо жоохон өмнөх хуучин туршлагаараа хийгээдсэн гэсэн. Тэгээд ямар одоо үед хамгийн юм нөгөө нэг боломжтой сайн жишээ гарсан бэ гэхлээр дөнгөж одоо нөгөө нэг аав ээж болж байгаа хүмүүст дөнгөж одоо эцэг их болж байгаа хүмүүст тэд нар чинь ингээд цав цагаахан цаас байгаа штэ. Тэгээд тэр үед нь одоо нөгөө нэг одоо манайхаар л өрхийн хэмчээр нь дамжуулаад хүүхдээ нуруугаар нь хэвтүүлэх ёстой шүү. Энэ ийм одоо эрсдэлтэй аюултай зүйл байдгийн шүү гэдгийг маш сайн ойлгуулчихлаар энэ хүмүүст айгу зөв дадал нь маш хурдан гэж цагаан цаасан дээр бичигдээд сурчиж байгаа гэсэн. Тэгэд ийм үүсэт байна. Тэгэхээр ийм хоосон цагаан цаас байх гэдэг бол одоо чухал юм байна. Хэдий одоо бид нар цаг хугацаа айгу чухал гэж харж байгаа ч гэсэн тухайн мөчөд хоосон цагаан цаас байх нь айгу чухал юм байна гэж байгаа. Тэгэхээр энэ хоосон хуудасны мэдрэмж биднэрт маш чухал байх нэ шинэ өөрчлөлтүүдийг хийхэд. Тэгвэл цоошин эхлэлийн нөлөө ямар ах юм бол гэдэг дараагийн сэдвэн явж байгаа юм. Тэгвэл бид нар ингээд жил болгоны эцэст өөртөө ингээд зорилтууд тавьдаг те. Тэгээ шинэ он гарах юм дахиж оролдож үзэх, дахиж хийж үзэх зүйлүүдийгээ бичдэг. За тэгээд инглээр ерөнхийдөө жилдээ нэг удаа бид нэр өөртөө одоо үр дүнтэй зүйл хийх гээд байна гэж бид нар харж болж байна. Цоошин эхлэлээр тэ. Гэхдээ бас зарим тохиолдолд ямар үед цоошин эхлэлүүд он сараас гадна ямар үед цоошин эхлэлүүд болдог вэ гэхлээр ийм бид нар амьдралуудыгаа ийм үечлэлтийн байна. Одоо сэтгэлгээний хувьд одоо сэтгэл зүйн хувьд ийм үечлдэг. Тэр нь болохоор одоо миний оюутан нас, миний одоо CU-д ажиллаж исэн мөч тэ эсвэл одоо тэр газар ажиллаж исэн ийм одоо үечлэлээр ингэж өөрийнхөө амьдралуудыг бүлэг. Тэгэхээр нөгөө нэг тэр бүлэг маань эхэллээ гэж бид нараас тэгж тоглоомоор ярьдаг штэ тий. Яг тэрэн шиг зүйл болдог гэсэн. За тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бол ийм цоошин эхлэлийн айгүй гоё одоо цаг хугацаанууд байдаг шүү гэдгийг тайлбарлсан байгаа. За тэгээд хэрвээ бид нэр бүр цаашлал одоо жилдээ ингээд зөвхөн одоо юу гэдэг шинэ жилээр тэгээд цаг хугацааны хувьд айгүй урт явж штэ тий. Тэнгүүтээ магадгүй одоо ингээд бүлгээр гэхээр амьдралын 4-5 жил явах гэдэг ч юм уу. Тэгвэл ямар боломж биднэрт байгаа вэ гэхлээр даваа гариг болгон гэдэг нэг шинэ эхлэл бол бид нартай байгаа. Цоошин эхлэл, даваа гариг болгон. Тэгээ бидний сэтгэл зүйдийн айгүйх нөлөөлдөг юм байна л да. Магадгүй өөрийнх нь хувьд болохоор бид нар яадаг вэхлээр яг төрсөн өдөр өөрөө мөнгө хадгалж эхэлнэ. Тэ 30 хүрээд, 35 хүрээд, эсвэл 25 хүрээд би ингэн гэдэг ийм зүйлүүд байдаг. Тэгээ энэ ч гэсэн бид нарт бас маш сайнаар нөлөөлдөг юм байна. За тэгэд ингээ харахаар ингээ цаг хугацааны хувьд ийм Хуанлигийн хуваарийн хувьд яваад байгаа. Тэгвэл үүнээс цааш буюу Хуанлигаас чанагш гэдэг ийм дараагийн сэдв орж ирж байгаа. За энэ нэр болохоор юу яригдсан бэ гэхээр цаг хугацааны хувьд ингээ бид нар саяны ингээ зүйлүүдийг бодож үзэхэд бас өөр юу байж болдог вэ гэхлээр амьдрал өхлийн зааг. Тэгээ маш том осолд орсон хүмүүс ингээд дараагаас нь амьдралаа ингээ өөрчилсөн түүхүүдийг бид нар маш сайн мэднэ. Тэгээ энэ дээр болохоор өөрийнх нь одоо тенсний коуч нь яасан бэ гэхлээр өмнө нь бол хуульч байсан юм билэ. Тэгээ маш одоо сайн тийм хуульч байсан хүн одоо нөө амьдрал өхлийн зааг дээр ирээд маш том осолд ороод тэгээд мэдээж хэрэг золоор амьд үлдээд тэгэд амьдралаа ингээ эргцүүлж бодсон. Тэгээ би амьдралаа хэрхэн өнгөрүүлж вэ? Энэ юу болчихвоо? Амьдрал чинь ингээл хурдан өнгөрчдөг юм биш үү гэдэг цаг хугацаанд ирээд бодоод би дуртай өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдрах хэрэгтэй юм байна гэд одоо өөрийнхөө шинэ карьерийг хөөх буюу тенсний одоо коуч болж байгаа. Тэгээд өөрийнхөө одоо аз жаргалтай амьдралыг эхлүүлсэн түүхийг нь манай зохиолч маань хуваалцсан байгаа. За тэгвэл ингээд иймэрхүү үйл явдал нэг удаагийн ийм хүчтэй үйл явдлууд одоо бидний шин дадал зуршил эсвэл ийм өөрчлөлтөнд маш их ийм нэмэр болж идэг сэтгэл зүйн хувьд ч бид нар дандаа
тийм ээ. Тэгэхээр бид нэр ер нь цаашдаа яах юм бэ гэдэг асуудал байгаа. Гэхдээ одоо дандаа ийм шинэ эхлэлүүд биднэрт ийм шинэ цаг хугацааны ийм үйл явдал зүйлүүд биднэрт ийм давуу тал олгоод байгаа мó гэж одоо судлахлаар тийм юм бас болохгүй байгааг анхааруулж байгаа. Шинэ эхлэлийн сул тал бол байгаа. Энэ дээр жишээ авсан нь болохоор ийм Америкийн бейсболын тамирчид. За тэгээ эдгээр дээр болохоор үндэсний болон Америкийн лиг хооронд ийм тамирчдыг ингээд 8 альцах ийм одоо цонх уюуд гарч ирдэг. За энэ 8 альцах үеэр болохоор яадаг вэ гэхлээр одоо тоглогчийн дундаж оноонууд ингээд тэглэгддэг буюу цоо шинээр эхэлдэм байна. Тэнгүүд нөгөө нэг одоо маш тааруухан үзүүлэлттэй байсан гэж жоохон сэтгэлээр унчсан байсан тамирчид бол яг энэ миний шинэ боломж, би энийг одоо ста нэр үзүүлээд өгнө гэж бодоод эхлүүлээд сайн ингээд үзүүлэлттэй гараад исэн боловч маш ингээд урт хугацааны ингээд тамирчдын судалгааг хийсэн чинь сайн тоглогчдоо сөргөөр нөлөөлсөн ийм зүйл болсон. Тэгэхээр энийг бид нэр яг яаж харах вэ гэхлээр бид нэр ингээд заримдаа ажиллаа ингээд амар гоё улаарцсан гэл компьютер дээр юм хийгээл төвлөрсөн те яг гүн гэл урсгалтаа орсон ажиллаа хийж авах үед ингээд захирал дарга ирээд нэг юм асуугаад энийг ингэснөө тэгснөө гэдэг ч юм уу, эсвэл нэг дуцны дуудлага ирээд бид нөө хийж байгаа ажилласаа сатаарах үед юу болдог вэ гэхлээр юм хөндлөнгийн нөлөө орж ирээд тэгээ буцаагаад тэр нь одоо нөгөө гүн төвлөрлийн үедээ ороход бол асуудалтай болж эхэлдэг. За тэгээд бид нар өдөр тутамдаа ч гэсэн энийг мэдэрдэг байхan нь тий. Тэгэхээр яг ингээд ийм оргил гүйцэтгэлтэй байгаа үед хөндлөнгийн нөлөө орж ирэхлээр тэр нь буцаагаад сүргөөр нөлөөлдөг. Тэгэхээр шинэ эхлэл болгон сайн зүйл байдаггүй маа. За тэгээд хэрвээ одоо нэмэлт жишээ авах шаардлагатай бол оюутнуудын амралтыг бас хэлсэн байгаа. Тэгээд сурагчдын амралтан дээр ч гэсэн одоо харж болдог. За би энийг бол яг биеэрээ мэдэрсэн. Манай хүү ингээд хичээлдээ яваал 9 сараас хойш овоо ингээд жигдрээл байж исэн чи сая өвлийн амралтаар ингээд бүтэн сар гаруй амраал тий. Тэгээд буцаагаад ингээд сая хичээлд ороход нөгөө нэг жигдрэлтэнд нь оруулах гэж маш их одоо дахиад хичээл зүтгэлөө шаардж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө амралт чинь хөндлөнгийн нөлөө олж орж ирээд буцаагаад тэрийг дахиад эхлүүлэх бол ингээд нөгөө нэг эрэг дадлыг бол ингээд бууруулдаг. Тэгээ энэ номон дээр ч гэсэн жишээнүүд судалгаанууд байгаа шүү. За тэгээ альва шинэ эхлэл нь өөрчлөлтийг эхлүүлэхэд тустай хэдий ч хэвийн одоо сайрнаар өрнөж буй дадал хэвшил сөргөөр нөлөөлж одоо тасалтуулж болд юм аа. Тэгэхээр шинэ эхлэл болгон сайн байдаггүй сул талтай бол байдгийг шүү гэд. За дараагийн одоо бүлэг сэдвүүд нь те өөрчлөлтийг хэдий тэгвэл бид нар дэмжих ёстой юм бэ гэсэн чинь одоо ингээд цаг хугацаагаа бид нар эхнээсээ ингээд номоо бодвол ингээд бодсоор агаад за тэгвэл шинэ эхлэл сайн байна гэхдээ зарим шинэ эхлэл сайн байдаггүй юм байна гэдгийг харчиж байгаа. За тэгвэл бид нар ингээд өөртөндөө зориулаад ийм шинэ эхлэлүүдийг дэмжих ийм зүйлүүдийг гаргаж ирэх ёстой буюу ийм чухал одоо өдөр шиг санагдуулах хэрэгтэй. Миний төрсөн өдөр. За би яг төрсөн өдрөөрөө мөнгө цуглуулж эхэлнэ. За магадгүй одоо нэг 3 сарын 3 гэж байсан өдрийг хаврын одоо эхний хичээлийн өдөр гэдэг ч юм уу те ийм чухал өдрүүд болгож ингэж одоо эргүүлж одоо өөртөө сануулад эсвэл магадгүй одоо ажилтнуудтай ч юм уу те сурагч нартаа ингээ хэлж өглөөр энэ нь илүү юм хүчтэйгээр нөлөөлдөг. За тэгээд дараагийн сэдв нь болохоор боломжит шинэ эхлэлүүдийг хайх уу буюу бид нар тэгвэл бидний амьдралд хэрэг юм боломжтой шинэ эхлэлүүд байгаа юм бэ гэсэн талаар ярьж байгаа. За тэгвэл 1 сарын одоо 1-ний сүүлээр бол Америк одоо 1 сарын эхлэлээр нөгөө нэг шинэ жилийнхаа resolutionтэй бид нэр эхэлсэн шүү дээ. Тэгээд 1 сарын сүүлд бол 3-1 гэсэн байна. Тэгээд цаг хугацааны явцад бол 5-1 ингээд энэ шинэ өөрчлөлтүүд бол бүтлгүүтдэг гэсэн судалгаа танилцуулж байгаа. Тэгээд өөрчлөлт хийхэд хэцүү гих мэдрэмж л өөрчлөлт хийхийн тулд шийдвэртэй алхам хийхэд саад болдог. За тэгээд юу гэсэн үг вэ гэхээр эхлэхэд тохиромжтой мөчийг олсон үед эсвэл эхлэхэд тохиромжтой мөчийг бид нараа сая ингээд мэдээд бүтээсэн үед өөрчлөлт хийх аялалдаа хэрхэн амжилт гарах вэ гэдэг асуудал бид нар одоо үлдчихэж байгаа гэсэн. Бид нэр одоо нэг цаашаага нэг эхлэлийн цэгийг бол олчлоо. Тэгвэл цаашаага ингээд удаан хугацаанд хэрхэн ингээ үргэлжлүүлсээр байх юм бэ гэд энэ одоо бүлэг маань дуусчихж байгаа. Тэгвэл эхний одоо нэгдүгээр бүлгийг бид нэр одоо хураангуулад базаад авч үзвэл юу болж байгаа вэ гэхээр эхлэл маш чухал. Тэгэхээр эхлэлийн хугацаануудыг бодох хэрэгтэй буюу одоо бол гал морин жил гэсэн үг. За тэгээ 2 дугаар бүлэг бол ойворгон зан гэдэг
талаар ярьж байгаа. За тэгээд та бүхэн хэрвээ маркетинг сонирхолтойос энэ бичлэгийг үзчихсэн бол Volkswagen ийм нөгөө сурталчилгаа хийсэн байсан. За тэр нь болохоор нөгөө нэг Stockholm хотын метронд те ингээд нөгөө шатнууд нь ийм төгөлдөр хуурын ийм товчлуур шиг болцсон байдаг баха. Тэгээд тэрэн дээр ингээд гიშгэлээр ингээд дуу гараад тэг хүн ингээд алхахлаар үсэрч мүсрээд ингээд явхлаар айгуу гой дуунууд гардаг. За энэ бичлэгийг бол би үзчихсэн. Тэгээд энэ нь одоо ямар одоо нөгөө нэг зүйлийг уриалж байгаа вэ гэхлээр метроны одоо юм урсдаг шатыг ашиглахаас илүүтэй та ингээд алхаж дээшээ доошоо ингээд яваад байвал уул нь эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Тэгэд энэ эрүүл мэндэд бид нэр хэрэгтэй гэж бодсон хэрнээ хийдэггүй. Тэгвэл энийг яаж сонирхолтой хийж болох юм бэ гэдгийг ингээд харуулсан туршилт судалгаа юм сурталчилгаа байсан. За тэгээд бид нэр алхахаа мэддэгч бид нэр алхдаггүй. Эрүүл байх хэвээр одоо дасгал хөдөлгөөн хийх хэвээр гэсэн ч бид нар тэрийг мэддэггүй. За тэгээ зөвхтэй зүйлийг хийх нь эхэндээ сэтгэл ханамж төрүүлэхից биш байх нь олон байдаг элбэг байдаг. Тэгээ бид нар бол бодхолоор тийш эрүүл хоолно гэхлээр ингээл амттнуудаа идэж чадхаа болно гэдэг чинь айгүй хэцүү асуудал болчдаг тийм ээ. Тэгэхээр энэ зүйл болохоор юм өрөөсгөл хандлага гэдэг зүйлээс болт юм байна. За өрөөсгөл хандлага гэдгийг одоо нөгөө эдийн засагчид юу гэж тайлбарласан байдаг вэ гэхлээр урт хугацааны дараа ирэх томоохон шагналаас илүүтэй энэ алсад байгаа. Шууд таашаал авахыг сонгодог ийм хандлагыг өрөөсгөл хандлага гэдэг. Өөртөө бид нар сайн гэдгийг мэддэг ч гэсэн хийхгүй одоо сайхан чипс идээд нэг кино үзээд хэвтэх тэгээ эсвэл дасгал хөдөлгөөн хийх. Дасгал хөдөлгөөн хийх нь ирээдүйд бол ашиг тустай гэдгийг мэдж байгаа ч гэсэн чипс идээд сайхан киногоо үзэх нь бол гой санагддаг. Энийг бол өрөөсгөл хандлага. За өрөөсгөл хандлага гэдэг энэ ойлголт бол явсаар агаад бид нар өдөр тутамдаа ойвргон зан гэж нэрлэх үйц бүр хэмжээний өдөр тутамдаа ашигладаг зүйл болчихсон байна. Тэгээ энэ нь бол маш их харамсалтай байна гэсэн байгаа. За тэгээд асуудлаа шийдэхийн тулд бид нэр ер нь яах ёстой юм бэ гэхлээр үүнийг өөртөө тааламжтай болгох хэрэгтэй. Асуудлыг өөртөө тааламжтай болгох гэж би тэмдэглэж авсан байна. За фитнес дасгал хийх жишээлбэл те дасгал хийх гэдэг бол бие оюун ухаанд хэрэгтэйч одоо ядарсан ажлын дараа хийх дургүй хүрнэ шүү дээ тий. Хэцүү шүү дээ. Тэгэхээр энийг одоо бид нэр тэгвэл яаж шийдэх юм бэ? За тэгээ асуудал гарсан нь болохоор тэгээ дараагийн одоо ойвргон зан бүлэгийн одоо дараагийн дэд сэдв нь болохоор ганц халбаг элсэн чихэр гэсэн ийм хэсэг гарч байгаа. За энэ дээр нэг киноны одоо жишээг авсан байдаг. Тэгээ энэ киног ер нь хөвчлэн бүгдээрээ үзчихсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд тэр киногоос үзээрэй гэж зөвлөе. Би бас үзчихсэн. Тэгээд энэ дээр ингэж киноны зохиолч найруулагч нь одоо хүүхдэд нь амьдралд нь ийм кейс гарсан юм билээ. Миний хүн одоо ингээ вакцин хийлгэхэд өвдсөн байх таа гэдгсэн чинь хүүхд нь үгүй дээ тэд ганц ятан дээр эм тусаагаад өгсөн гэд нөгөө өвдөлтийн дараа нь ингээд урамшуулал өгсөн ингээд тэгж байгаа. Тэгэд энэ одоо нөгөө нэг жишээгээрээ тэр одоо киноныхоо ямар асрагч гэлээ. Тэр киноныхоо юм дууг зохион бүтээсэн түүхийг хуваалцаж байгаа юм. За тэгээд ер нь бол бид нар тэгвэл яах ёстой. Бид нар тийм урамшуул дандаа гой санагддаг тий. Тэгэхээр одоо хитийн зорилгоо тааламжтай болгох хэрэгтэй. За энийг бол ер нь бол дадал зуршлын бүхэл номнууд дээр гардаг. Бид бүхэн маш сайн мэднэ. Энгийн дадал гэдэг номон дээр ч гэсэн гардаг тий. За бид өөрсдөө хувийн сахилга баттай байж чадна гэдэгтээ өөртөө хэд итгэлтэй байдаг. За энэ бол судалгаагаар батлагдсан. Тэгэхээр би өнөөдөр энийг хийж чадна гэж итгэдэг боловч нөгөө нэг өрөөсгөл хандлагаараа хийхгүй байх тохиолдлууд байдаг. За тэгээд энэ дээр ингээ гардаг асуудал нь юу вэ гэхлээр ирээдүйн би сайн сонголт хийж чадна гэж боддогч одоогийн би ихэнхдээ л уруу татагдаж нөлөөнд автагддаг. Энэ нь бол бидний угаасаа байнга тулгарч байгаа асуудал те. Ирээдүйд бидээ итгэждэг. Гэхдээ өнөөдрийн одоогийн бие бол ерөөсөө болж чадахгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ юу вэ гэхлээр ямар асуудал үүсэж байгаа юм гэхлээр тааламжтай зүйл те ашиг тустай зүйл те. Энэ хоёрын л ингээд хоорондох сонголтуудыг бид нэр хийгээд идэг. Хэдий бид нэр өөрсөндөө ашиг тустай сайн зүйл гэдгийг мэдж байгаач тааламжтай дур сонирхолтой зүйлс рүүгээ яваад өгчдөг. За тэгээ эрүүл хүнсний сонголт ч гэсэн яг тийм болчдөг тийм ээ. За тэгээ хийх ёстой ажлын цаана хөгжилдөх боломж байдаг юм шүү. Зугаатай талыг нь олмогц ажил болгон хөгжөөнд тоглоом болгон хувирнаа. Тэгэхээр альва зүйлийг ийм гой сонирхолтой болгох хэрэгтэй. Хугацаагаа олцсон тэгээд одоо ашиг тус сонирхолтой тааламжтай байдал хоёрын тааламжтайг хийдэм бол альва зүйлийг тааламжтай хийцгээе гэж уриалж байгаа. За тэгээ энэ бүлгийн дараагийн сэдв нь тэгвэл дур сонирхол авах ёслол.
шагнал нь дур сонирхолтой зүйлчин байвал явах вэ буюу дасгал хийх зураа дуртай номоо сонсонгоо нөгөө дасгал хийх. За энэ аргыг аль би өөр дээр ашиглаж исэн. Unlock-ийн подкастуудыг сонсоод ингээд солонгос сурч байхдаа гүүгээд нэлээд олон ном уншиж болт юм билэ. За тэгээд нэг сумаар 2 тулаа буудах боломж юм шүү. Энэ арга бол тийм ээ. За тэгээд нэг асуудал байгаа нь болохоор танин мэдхийн чадвар шаардсан ажлыг өөр танин мэдхийн чадвар шаардсан ажилтай хослуулах боломжгүй байдаг. Тэрэн дээр анхаараарай. Маш их гүн төвлөрөөд ном бичих ёстой, дуу сонсох ёстой гэдэг ингээд танин мэдхийн чадваруудыг хамт ингэж хийх гэдэг нэг сумаар 2 тулаа буудаж чадахгүй шүү гэж хэлсэн байгаа. За тэгээд дараагийн сэдв дээр нь юу яригддаг вэ гэхээр тэгвэл ажлуудыг хэвднүүлээ 6 таалгая л даа гэж ярьдаг. За тэгвэл энэ дээр гаргагдсан жишээ нь болохоор Википедиа гэдээ бид нар мэдэн штэ. Мэдээлэл ингээд нэгдсэн сан тий хайлт гэхээр баг бүх зүйлийн тухай гарч ирдэг. Тэгээ энийг болохоор хүмүүс ийм нэг сайн дураар хийд юм байна. Тэнд бичиж байгаа эдиторүүд нь. Тэгэд энэ бол эдийн засгийн онолын хувьд эсрэг буюу эдийн засгийн онол дээр бэлэн мөнгө бол хаан тий бэлэн мөнгө бол хаан гэж үздэг. Гэтэл хүмүүс мөнгө урамшууллаас хамаагүй илүү зүйлд анхаардаг. Тэгэхээр энэ дээр ажиллаж байгаа хүмүүс болохоор мөнгнөөс илүү урамшууллаас болоод энд ажилдаг гэж байгаа. Илүү тэн үнцэнтэй байгаад байна тий. Тэгээд энэ шийдэл нь болохоор gamification гэж ерөнхийдөө тоглоомжуулалтын талаар ерөнхийдөө ярих гад ингээд бэлтжижсэн. За тэгээд gamification бол ингээд боловсролын салбарт ч гэсэн айгүй их ашигладаг штэ. Тэгээд энэ хувилбарыг ингээ ашиглахлаар үр дүнтэй байдаг. Гэхдээ ямар нөхцөлд үр дүнгүй болдог вэ гэдгийг бас тайлбарласан байгаа. Заавал тоглох ёстой тоглоом болгож хувирах юм бол энэ бол ямар ч үр дүнгүй ашиггүй болно шүү. Тэгэд энэ тоглоомыг жинхнээсээ тоглохыг хүсэх ёстой. За тэгээд энэний гой жишээ зүгээр би амьдрал дээрээ бодож үзсэн чинь юу байсан бэ гэхээр Duolingo гэдээ бид нарын утсан дээрээ хэрэгэлдэг апп байдаг шүү дээ хэл сурахад. За бид нэр хэл сурахыг үнэхээр их хүсэж байгаа. За хүсэж байгаа учраас энэ тоглоомжуулалт буюу gamification амар үр дүнтэй буюу энэ нөгөө leaderboard гэх оноо өгөөл те өдөр алган таныг ингээл тэр нөгөө юмаа хийгээл нэг өдөр нь байхгүй болонгот ингээл гомдож ундаа гарч ирээд идэг. Энэ ингээд ийм үр дүнтэй байгаа гэсэн. За тэгээд энийг болохоор нөгөө борлуулалтын байгууллага борлуулалтын нөгөө нэг идэвхжүүлэлт хийх гээд ашигласан юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг борлуулалт хийх сонирхолгүй гарууд бол энэ дээр бол нэг сайн сэтэлжээгүй. Тийм учраас энэ бол амжилтгүй болсон гэдгийгсэн. За тэгээд ойрын хугацаанд ирэх шагнал урамшуулахгүйгээр нэгэн хэвийн ажлыг үргэлжлүүлэн хийх нь бол зовлон байдаг. Бид нэр ингээд юмыг гой хөгжилтэй талаас нь харж хийхгүй бол ер нь л хийх ажил гэдэг чинь зовлон, өөрчлөлт ч зовлон. За тэгвэл альва зүйлд бүрэн автснаар юу хийх боломжтой вэ? Энд бүрэн автчиж тоглоомжуулалт идэвхтэй явагддаг юм бол тэгвэл бүрэн автахыг хэрхэн хийх юм бэ? За өөрийн хүслээр сонгосон үед. За хэл сурахад тийм ээ. За тэгээд энэ дээр авсан жишээ нь болохоор нөхөн сэргээх эмчилгээ байсан. Нөгөө нэг осолд орчихсон. Тэгээ нөхөн сэргээх ингээд дасгал хийх эмчилгээтэй хүмүүс үнэхээр л нөгөө нэг эмчийн оншин үүнээс цааш боломж байхгүй гэчихсэн байдаг. Тэгэнгүүт өөрөө ингээд дасгал хөдөлгөөн хийсээр багаад нөгөө нэг явж чаддаг болсон кейс. Энэ дээр болохоор recovery rapids гэдэг юм gamificationтэй буюу юм тоглоомжуулалттай юм дасгал хөдөлгөөн. Тэгээд та тэдэн оноолаа гэ өдөр тутам ингээ урамшуулад идэг. Тэгээд сайн зан үйлийг богино хугацаанд хэрхэн илүү тааламжтай болгох талаар олж мэдсэн дээрээ бид нар бол тэгжиж өөрийгөө гоё өөрчилж чадна. Тэгээд судалгаа нотлогоо бол байгаа том ашиг тусвал бид нарт хангалтгүй байдаг гэсэн ийм зүйл яригдсан. За тэгэхээр ингээ 2 дугаар бүлэг бол ингээд энэ хүрээд дуусж гин буюу ойврган зан бид нар астаа сайн гэдгийг мэдж байгаач өнөөдрийнхаа таашаалтай дур сонирхолтой зүйлдээ юу ячдаг автаад сонголтуудыг хийгээд үйлдэлүүдийг хийждэг. Тэгэхээр бид нөгөө зорьсон зорилго энэ хийх гэж байгаа өөрчлөлтөндөө хүрч чаддаггүй гэд энэ бүлэг дуусж байгаа. За тэгээд дараагийн бүлэг 3 альваг хойш тавих хандлага. За бид нар ингээ эхнээс нь ингээ асуудлуудыг шийдэж яваад байгаа шүү дээ. Эхлэлийн цэг хэрэгтэй юм байна. За өөрийнхөө ойврган занг татах хэрэгтэй буюу дур сонирхолтой болгох хэрэгтэй. 3-т нь за тэгвэл дандаа бид нар ингээ за маргааш гэж хойшлуулад байдаг. Тэгвэл энийг яаж өөрчлөх юм бэ гэсэн энэ сэдвийг энэ 3 дугаар бүлэг дээр ярих гэж байгаа. За тэгээ Филиппин улсын юм ногоон банк гэдэг газар яаж энэ хүмүүсийг ийм
илүү хуримталтай болох вэ гэдэг дээр маш их санаа зовж ажилласан юм байна. Тэгээд одоо манай зохиолчтой маань ч гэсэн уулз санал бодлоо сонирхолцсон тийм ээ. Тэгээд эрдэмтэд энэ дээр юу санал болгосон бэ гэхээр түгжээтэй данс гэдэг ойлголтыг санал болгосон бүтээгдэхүүнийг. За тэгээд энэ нь болохоор яадаг вэ гэхээр хүүн ижил одоо бусад одоо хадгаламжуудтай тэгээ өдөр үлдэгдэл хүргэлтээ одоо ингэж байгаа гэсэн. Тухайн өдөр хүртэлгээ өөрийнхөө эцсийн хугацааг заана эсвэл тэдэн одоо доллар ч юм уу тэдэн сая болтол гэдэг үлдэгдлийг нь заадаг гэсэн. Тэр болтол ерөөсөө ямар ч мөнгө авах боломжгүй юм. Хатуу төрлийн түгжээтэй данс. За тэгээд эдийн засгийн үндсэн зарчим бол энд зөрчигдөж гинэ гэж үзэж байгаа эрдэмтэд. Энэ дээр юу вэ гэхээр хүмүүс альва хориг хязгаарлалтаас илүү уян хатан байдлыг яал шийтгэлээс илүү эрх чөлөөг дээдлэн үздэг. Тэгэхээр бид нар чинь нөгөө freedom гэлээг их ярьдаг те. Өөрсдөнд нь би нөгөө нэг чөлөөтэй байдлыг олгох хэрэгтэй гэж боддог. Гэтэл яг юу болдог бэ? Тэгэхээр бид нар хойш тавих хандлагатай бол тэмцэх хэрэгтэй. Хойш тавих хандлагатай тэмцэх хэрэгтэй. Бид нар ингээд мэдж байгаа чинь эрх чөлөөтэй байдлаас болоод ингээд хойш тавиад идэм байна. Тэгээд энэ хойш тавьж байгааг хэрхэн тэмцэх вэ? За та бүхэн юм нөгөө нэг MIT-гийн зан үйлийн судлаач Эрдэмтэн багш Дэн Айрлигийн номнуудыг уншсан байж магадгүй. За монгол хэлнээс аль хэдийн орчуулагдаад гарсан байгаа түүний номнууд. За тэгээд тэр хүн одоо нөгөө нэг MIT-гийнхаа 99 оюутан дээр судалгаа хийсэн юм байна. Тэгээд даалгавар нь болохоор юу байсан бэ гэхээр одоо бид нар аль хүүхдүүдтэй оюутнуудтай даалгавар өгдөг. Тэгээд даалгаврын одоо ач холбогдол те эртхэн цаг гаргаад хийгээд сайн хийх. Тэгээ өөртөө одоо сайн идлэг одоо мэдлэг боловсрал эзэмшиж авах штеп ер нь. Гэтэл яагаад ингэж цаг хугацаанд нь тулгаад ингэ сайн хийхгүй байгаа юм бэ гэдэг асуудалтай тулгарлаа. Тэгвэл багш ямар одоо судалгаа хийсэн бэ гэхээр эхний одоо хяналтын бүлэг буюу эхний бүлэгт нь за 3 даалгаврыг ингэ жигт хугацаатай семестрийн туршид ингэ жигт хугацаатай өгсөн. За дараагийн одоо нөгөө нэг бүлэгт нь болохоор сүүлийн өдөрт 3 даалгавраа өгч болно гэд одоо чөлөөтэй хайсан. За гэхдээ аль алинд нь өгөх хэвээр хугацаанд өгөөгүй бол ингээд оноо нь буурна гэдгийг бол танилцуулсан байгаа. За тэгээд энэ хүний бодлоор одоо энэ эрдэмтний бодлоор л хамгийн сайн стратеги бол юу байх хэвээр вэ гэхээр уян хатан байдал штэ. Буюу ингээ хоёрдугаар одоо кейсийг хүүхдүүд өөртөө сонгох хэвээр. Тэгэд энийг нөгөө сонголтоор өгсөн байгаа юм тий. Сонгох хэвээр штэ гэж бодсон байгаа. Яагаад вэ гэхээр илүү их цаг гаргаад тий одоо дедлайн хүртэл өөртөндөө цагаа төлөвлөөд бүх даалгавруудаа сайн хийж болно. Эсвэл зарим хичээлүүд дээр одоо семестрийн эхэнд хийх ёстойнуудаа хийгээд цагаа өөрөө хуваарлах юм эрх чөлөөтэй одоо байна гэж үзэж байгаа. Тэгээд кейс 2-ыг нь илүүтэй одоо ухаалаг юм бол тэрийг сонгох ёстой гэж бодсон. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр оюутнууд маань 3 даалгаврыг ингээд хуваарлцсан цаг хугацаануудыг өөртөө сонгосон. Сайн дураар сонгосон. Тэгэд үүний хувь нь болохоор 68% нь бол тэгж сонгосон байна. Тэгэд дур сонирхолтой уруу татагдах гэж байгаагаа мэдрээд бид нар түүнтэйгээ тэмцэж өөрийгөө ялах арга хэмжээ авж гинэ гэж энийг бол үзэж байгаа. Тэгэхээр бид нэр өөртөөхөө энэ ойврган занг мэдж байгаа учраас энэ цаг хугацааны хувьд энэ сонголтуудыг хийсэн. Нөгөө нэг хойш нь тавих гээд байгаа учраас. За тэгвэл энэ бол өөртөө гавлж байгаа үйлдэл юм аа гэдэг дараагийн сэдв ярьж байгаа. За энэ дээр нөгөө Францын алдарт зохиолч Виктор Гюгогийн жишээ байгаа. Энэ дээр яасан бэ гэхээр Парисын дарихийн сүм, тэгээ Нотр Дамын бүхтэр нуруут гээд энэ зохиолыгоо одоо эхнийхээ драфтыг паблишер руугаа явуулах цаг хугацаанд тулаад байсан. Тэгэд энийг хийхин тулд одоо манай зохиолч яасан бэ гэхээр бүх хувцаа цоожтой шүүгэнд далт хийсэн. Тэгэл ерөөсөө хувцгүй шахуу ингээл зохиолуудаа бичиж дуусгасан юм байна. Тэгээ энэ дээрээ бичсэн болохоор тэгжиж гадагшаа явахгүй, иш тишээгээ явахгүйгээр одоо энэ зохиолоо бичиж дуусгана гэдгээ бичиж дуусгасан юм билээ амжилттай. Тэгээ өөрийгөө нэг гавлж байгаа үйлдэл болж байгаа. За тэгээд энэ алдартай одоо Роберт Стратс гэдэг эрдэмтэн байгаа. Эрдэм шинжилгээний бүтээл нь бол бүр гайхалтай бүтээл болсон гэж байгаа. Тэр хүн юуг гаргаж ирсэн бэ гэхээр дур хүсэлтэд хүмүүс бол татагддсан юм байна. Бид нар бол за тэгэхээр уян хатан байдал эрх чөлөөг илүүд үздэг. Тэгэд дур хүсэлтэд татагдаад уян хатан байдал эрх чөлөө рүү татагдж байгаа юм бол энэний бид нэр эсрэг байх хэвээр. Энэний эсрэг байх хэвээр. Тэгэд одоо энэ Роберт Стратс гэдэг хүний шавнар нь буюу алдартай Нобелийн шагналтан Ричард Тейлор гэдэг хүн байдаг. За тэр хүний яс номнууд маш алдартай. Тэгэд энэ
ташрамж хэлэхэд энэ номны одоо өмнөх үг. Тэгээд энэ cover дээрх үгнүүдийг нь бичиж өгсөн хүн Richard Taylor гэж хүн байгаа. Тэгээ энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ номны талаар Katie Milkman бол гайхамшиг. Тэрээр энэ хүн номдоо бүх нууц жоруудаа хуваалцжээ гэж бичсэн байгаа шүү. Тэгэхээр энэ Нобелийн шагналтан багшийнхаа хийсэн ажлыг сүүлд нь хувиргаад юу болгосон бэ гэхээр үүрэг амлалтын арга хэрэгсэл гэдэг зүйлийг гаргаж ирсэн. За үүрэг амлалтын арга хэрэгсэл гэдэг зүйл юу вэ гэхээр бид ингээд тайлангаа одоо захиралтаа бид нэр тайлангаа тодорхой өдөрт дуусгана гэдэг амлалтыг өөрөө ч юм эсвэл захирал ингээд биднэрт өгж байгаа штэ. Тэгэхээр 3 дахь этгээд бидэнд ингээд тавьж өгдөг иймэрхүү юм цаг хугацаа дедлайнуудыг тэгээд өөрийнхөө сайн дураар одоо гавлж байгаа юм асуудал болж байгаа. Тэгэд өөртөндөө бид нар ийм үүрэг амлалтыг тэгэд окей за хий гэдэг те. Тэгэд энэ ч гэсэн ингээд бидний амьдралд өдөр тутамд маш их болдог. Ингээд нэг л хийж өгөхгүй ингээд цааргалаад байсан ажилдаа өөртөө ийм хугацаа ингээд тавьж өгөөрэй амлалт те үүрэг амлалт тавьж өгөөрэй гэх юм бол хийдэг. Тэг би ч гэсэн саяхан бүр яг энэ номыг уншаад энэ кейсийг уншичаад яг нэг гадагшаа явуулж чадахгүй байгаа нэг имэйлээ хүртэл ингээд драфтыг бичээд явуулсан. Тэгэхгүй л ерөөсөө хийгдэхгүй. Тэгэд эцсийн хугацаагаа ер нь бол бид нэр өөрөө сонгоод авах юм бол ийм одоо түрүүний нэг оюутнуудын судалгаан дээр тухайн ингээд нэг кейс 1, кейс 2 буюу бүлэг 1, бүлэг 2 дээр оронгуутлаа манай оюутнууд өөрөө сонгосон үед ингээд даалгаврынх нь алдаа бууралт 68%-аар буурсан байгаа юм. Тэгээд түгжээтэй хадгаламжийн хувьд 80%-аар илүү их мөнгө хадгалсан. Эхний 1 жилийн хувьд. Тэгэхээр энэ бол ингээд бид нөр өөрийгөө хойш тавих хандлагыг ингээд зогсоосноор энэ бол үр дүнд хүрч байгаамаа сайн дураар эцсийн хугацаануудаа өөрөө тавьснаар гэж байгаа тий. Тэгэхээр дур сонирхол бол бид нэр ингээд эрүүл ухаанаар дур сонирхолтой хөтлөгдөхгүйгээр эрүүл ухаанаар нэг ингээд бодож үзээд окей би нэг юм одоо сул талтай би чинь одоо тэгэхээр энүүгээр дамжуулаад иймэрхүү одоо зүйлүүдийг өөртөө дотор шийдснээр зан төлөвөө өөрчлөх боломжтой. Тэгээ энэ бол үүрэг амлалтын арга юм шүү. Өөртөө ингээд үүрэг өгөөд амлалт гаргаа гэж байгаа. Тэгээд хожимдуулахад шийтгэлтэй байдаг. Тэгээ одоо энэ жишээлбэл хичээлүүд дээр одоо тайлангаа одоо хичээлүүдээ өгөх ёстой хугацаанд өгөөг бол оноо хасагдж байгаа буюу юм шийтгэлтэй. За захиралтаа тайлангаа өгнө гэсэн байж өгөөгүй бол нэг одоо сахилгын шийтгэл ч юм уу эсвэл цалин урамшуул хасагдана гэдэг ч юм. Нэг иймэрхүү тодорхой ингээд шийтгэл байгаад байдаг. Энэ бол 3 дахь хүн тавьж өгөхөөр юм хүчтэй болоод байгаа юм гэж байна. Тэгэхээр тэгвэл дараа нь яах вэ? Мөнгөн хариуцлагын арга гэдэг зүйл байгаа. За бид нэр ингээд өөртөндөө надад хинч одоо нөгөө нэг дээрээс маань ийм үүрэг хариуцлагын ийм хэрэгсэл ашиглаж чадахгүй юм чинь. За гоё бүргэр байлаа гэлтэй. Эрүүл хоолно гэж би шийдсэн чи бүргэр хараад идхийг хүслээ. За тэгвэл өөрөөсөө ийм асуулт асуу гэж аах. Бүргэр идвэл хин нэгэнд та $500 өртөө болно гэдгийг мэдэж байвал та яах вэ? Бүргэр амсгал одоо найзтайгаа барьцсан те би өстө бүргэр идэхгүй гэд. Тэгээ идэг болгондоо 50,000 төгрөгт хоёр боцоо байвал идэхээ болно эцэд идэхгүй байж твчин те. За тэгэхээр иймэрхүү зүйлээр одоо өөртөө үүрэг хариуцлага оногдуулаад мөнгөн хариуцлага оногдуулаад ийм үр дүнтэй мөрий тавьж болт юм өөрийнхөө хийж байгаа үйлдэлтэй. Тэгээд жингээ хасах масах дээр хийдэг. За гэтээ энийг бач болгоомжтой хийх хэрэгтэй. Бид нэр ингээ өдөр тутамдаа ингэн тэгнэ гэдэг амар том хатуу зорилго тавьсан байжгаад тийм ээ бидний амьдралд юу ч тохиож магадгүй. Гэр бүлийн хамаатсад нь юм тохиолдоод тэрийг хийж чадахгүй өдөр гарч магадгүй. Тэр үед одоо ийм нөгөө санхүүгийн хатуу юм одоо бооцоо тавьдаг апууд бол энэ Америкт байдаг юм байна л да. Тэгсэн тохиолдлоо та санхүүгээрээ хямрах эрсдэлтэй болно шүү гэдгийг бас анхааруулсан байгаа. Монголд бол арай гайг бах гэж бодож байна. За тэгээд дараа нь тэгвэл яаж байгаа? Тангараг ба бусад зөөлөн нөхцөлд амлалтууд. Тэгвэл одоо гадны хүчээр ингэж бид нөр өөртөө юм үүрэг хариуцлага оногдуулаад байгаа юм бол тий өөртөндөө ингэ тангараг өгчүүл зүгээр юм биш үү гэсэн санаа байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улсад болохоор юм антибиотикийг одоо өвчтнүүд айгүйх бичүүлэх дуртай. Тэгээд баг онцгийн шаардлагагүй байхад надад бичээд өгчгөө би тэгээд галс идэгчийя гэдэг ийм хандлага байгаад байт юм байна. Тэгэхээр энэ бол ингээд нэг талдаа эмийн сангийн одоо
эмийн салбарын хувьд нөгөө талдаа одоо өвчтнүүдийн хувьд ч гэсэн ингээд том эрсдэл асуудал үүсгэж идэг. Энийг яаж шийдэх вэ гэсэн асуудал гарсан. Тэгэхээр энийг эмч нарын тангараагаар шийдэж болох юм биш үү гэж байгаа. Тэгээд эмч нарыг ийм тангараг дээр гарын үсэг зурулсан сайнаар нөлөөлнө гэхээсээ илүү хор учруулж болцсошгүй антибиотикийн жорыг бичиж өгөхгүй байхад онцгойлон анхаарна. Эмч тэр гэж бичсэн. Тэгээд тэр тангарагыг нэнд ингээ хевлээд тавиад өгсөн. Тэгэхээр тэр нэг энд чинь нэг амлалт ингээ байгаад бодогдоод ингээ хүн бичүүлээч гэсэн бичиж өгөхгүй л хүн нөхцөл байдалд орж штэ. Тэгээ ингэснээр яасан бэ гэхээр 3-1-ээр антибиотик бичлэлт бол буурсан. Тэгээд энэ бол сэтгэл зүйн юм төлөөс хүнд бас сэтгэл зүйн төлөөс гэдэг зүйл үүсгэж байгаамаа гэсэн ийм зүйл яригдсан байгаа. Тэгэхээр бид нөр өөрсдөндөө ч гэсэн ийм тангараг тэ өөртөө зөөлөн амлалт мөнгө хариуцлах чайгүй одоо хатуу учраас өөртөө юм зөөлөн ийм тангарагууд тавиач гэж байна. Тэгээд дээрээс нь том зорилгоодыг юм жижигхэн болгоо. Тэгээд сайн дурын ажил хийдэг хүмүүс жилд ингээ 200 цаг ажиллах хэрэгтэй юм байна. Гэтэл ингээд 200 гэдэг чинь амар том тоо штэ. Тэгээд бид нар энэ хатуу санагдчихээн гэдэг ч юм уу. Тэнгүүд ерөөсөө нөгөө нэг сайн дурын ажлаа сайн хийхгүйсэн юм байна. Тэнгүүд сэтгэл зүйн хувьд ийм баг болохын тулд яасан бэ гэхээр 7 хоногт 4 цаг. 7 хоногт 4 цаг хийгээд ивэл ингээд одоо энэ ажлуудыг хийгээд дууссан байх болно гэдэг ч юм уу. Тэгээд та мөнгө цуглуулахад хэцүү байна уу те? Сард 150 мянган төгрөгийг цуглуулвал таны данс ийм болно гэх. Тэгэл яг сард ингээд 150 мянган төгрөг цуглуулах чам заримдаа асуудалтай штэ. Гэтэл өдөр болгон 5 мянгаыг татвал гэдэг бол айгүй гоё болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт ингээд жижиглж том зорилгоодыг ингээд жижиг үйлдэл болгож хийгээч гэсэн. За тэгээд энэ дэлхий дээр бол ер нь 2 төрлийн хүмүүс байдаг гинэ. Нэг нь бол туршлагатнууд. За туршлагатнууд яадаг вэ гэхээр юунд захирагддгаа хүлээн зөвшөөрч түүнийгээ хазаарлан тогтоох алхам хийхэд бэлэн байдаг хүмүүс. Туршлагатнууд тийм ээ. Өөрийгөө сайн мэдчихин гэсэн үг. За энэ бол туршлагатнууд. За нөгөө хүмүүс нь болохоор гинэн хонгорууд. За бодит хүсэл зоригтой тулгуурлан өөрийгөө удирдах шаардлагатай үед асуудлыг даван туулах чадвараа хэд өөдрөгөөр төсөөлдөг хүмүүс байдаг. За тэгээ хүн бүр өөрийгөө туршлагатан хэмээн итгэхийг хүсдэгч харамсалтай гинэн хонгорууд юм аа бид нар гэсэн. За тэгээ сонирхолтой одоо дур сонирхолтой бид нар урд татагтаад байдаг. Тэгэхээр энд бол хориг, хязгаарлалт, ийм шийтгэлүүд хэрэгтэй. За ийм шийтгэлийн иймэрхүү зүйлүүдийг болохоор ажил олгогч багш нар эсвэл санаа зовж байгаа эцэг эхчүүд маань биднэрт хийхэд тусалдаг. Тэгээ гэвч бидний дэргэд энэ хүмүүс чинь байнга байдаггүй шүү дээ. Одоо тэгээ фитнесээр хичээллээ гэхэд яах юм те бидний хажууд байнга байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм амлалт хариуцлагыг бол өөртөө өгөх хэрэгтэй. Нөгөө нэг өөртөө үүрэг амлалт аваад тэгээд урамшуулах дэмжих юм систем өөртөө явах хэрэгтэй. Тэгээ амлалтын арга гэдэг дээр дур сонирхолтой уруу татагдан замаасаа гажихаас сэргийлж чадна. Өөртөө амлалт өгөх нь тэгээд дур сонирхолтой уруу татагдаад замаасаа гажихаас одоо тэр нөгөө нэг энэ дээр өлгцэн байгаа антибиотикийн тангараг шиг гэсэн үг тийм ээ. Тэгээд ингүүл бид нар юу вэ гэхээр та өнөөд одоо энэ хүртэлх номоо уншаад эдгээр зүйлүүдийг ингээд бодож үзээгүй, шийдэж чадаагүй байсан бол та бол гинэн хонгор байлаа. За одоо энэ мөчөөс эхлээд та туршлагатан боллоо шүү гэд 3 дахь бүлэг маань ингээд тусч байгаа. За тэгээд нилээн их зүйл ярилцсан. Гэхдээ яг ингээд нилээн сайн товчилж бас хүргэж байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол зөндөө олон кейс одоо жишээнүүд бас мөн байсан. За 4-р бүлэг энэ бол мартамхай зан. За бид нар тэгээд хойш нь тавиад идэг. Гэтэ заримдаа бол мартчихдээ шүү дээ яг үнэндээ гэж бодож байгаа байхгүй. За тэгвэл ийм нөгөө нэг эхлэн энэ бүлэг эхлэхдээ нөгөө Evive Health гэдэг компани талаар мэдээлэл хуваалцсан байсан. Тэгээд вакцинд бол ажилтнуудаа хамруулах сонирхол бол байгууллагуудад маш их байдаг. Гэхдээ энэ нь бол хангалттай болж чаддаггүй. Тэгээд өөртөндөө ийм ашиг тустай зүйлийг мэдээд байдаг хэрнээ тэгээд вакциндаа хамрагдана гэж товлолт хийгээд байдаг хэрнээ яагаад хийж чаддаггүй юм бэ? Энэ бол 30% хамрагдaltaй байдаг асуудал байна гэд. За тэгээд сонгогчдын сим алга болох үзэгдэл гэдэг дэд сэдв гарч ирсэн. За энэ хэсэг дээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар одоо ажилласан сонгуулийн одоо энэ юун дээр нь ажилласан хүний одоо түүхүүдийг хуваалцсан байгаа. За тэгээд бид нар бол ер нь сонгуул өгнө гэж бүртгүүлсэн хүмүүсийн 54% нь сим алга болдог. Тэгэхээр нөгөө нэг сонгуульд ирц хүрэхгүй байгаад байна гэсэн асуудлууд болд юм байна.
За тэгээ энэний шалтгаан нь мартах юм байна гэдгийг бас тайлбарлаж байгаа. Тэгээ бид нэр ер нь бол өдөр тутамдаа тэгээд энийг битгий шалтгаан гэж бодоорой одоо мартаж гин гэдэг бидний тархины хүчин чадал чинь бас тэгээ хөрх юмтай тулдаг учраас мартаад идэм байна гэдгийг ярьж байгаа. Тэгээ хүүхдтэй ном уншиж өгнө гэж бид нар боддог тий сайн дадалтай болгоё. За менежерүүд заавар зөвлөгөө өгнө. Менежерүүдтэй цаг гаргаад би өөртөө сайн энийг заагаад өгнө гэж бодож байгаа. Тэгээ Америкчууд шин зорилтоо одоо жилийнхаа шин зорилтыг биелүүлнэ гэж боддог тий. Гэхдээ энэ бүхэн сэмхэн алга болчдөг. Сэмхэн хаанаас ч зүгээр ингээл нэмтгэд л хийж чадаагүй өнгөрцөн байдаг. За тэгээд тэгсэн чинь одоо бид нэр энэ зорилготой хүрэх гээд явах гээд хахад чинь зуршил болон анзаарахгүй байдал гэдэг ийм хоёр зүйл бол бидний нэг тэрэгний хос дуугүй юм аа. Нэг тэрэгний хос дуугүй юм аа. Тэгээд нөө юмдаа хүрч чадахгүй байгаагийн шалтгаан. Тэгээд мартчихжээ гэдэг үг бол зохиомол шалтгаан юусоо биш байна. Тэгээд энэ дээр нөгөө нэг сонгуул дээр нэг найзынхаа жишээг бичсэн байсан. Найз нь сонгуулаа өгөхийг маш одоо иргэний хариуцлагын хувьд чухал зүйл гэдгийг дэндүү сайнаар мэдэх хүн. Гэхдээ онгоцны нислэгтэй байсан учраас хамаг юмаа ингээд яаруу сандуу бэлдсээр агаад яарсаар агаад сонгуулаа өгч чадахгүй нисчдэг түүхийг хуваалцсан байгаа. Гэхдээ сонгуул өгөхийн ач холбогдлыг л маш сайн мэднэ. Тэгэхээр мартчихжээ гэдэг зүйл бол бас энгийн шалтгаан бол биш байна. За тэгээд нөгөө нэг миний оруулж исэн постуудыг хэрвээ харж исэн бол ийм марталтын мөрөө гэдэг зүйл ингээ үүсдэгэ гэж тайлбарлаж исэн. Тэгэд энийг болохоор анх Германы одоо судлаач эрдэмтэн Hermann Ebbinghaus гэдэг хүн гаргаж ирсэн. Тэгээд энийг бас би постн дээр тайлбарласан байгаа шүү. Тэгээд биднэрт одоо ингээд бидний тарих бол угаасаа хөрх юмтай амар их ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол юмнуудыг мартчихд юм аа. Гэхдээ энэний шийдэл нь юу вэ гэхлээр сануулгын систем юм шүү. Тэгээд энэ дээрс туршилт хийж үзсэн байгаа. Тэгээд суудлын бүсээ зүүх юм сануулга хийдэг. За тэгээд машиныхаа түлхүүрийг аваад машин ирэхээс нь өмнө одоо энэ зогсоолын газар гэсэн. Машин ирэхээс нь өмнө та ингээ бүсээ бүслээрээ гэж түлхүүрийг өгчдөг. Тэгээд тэр хооронд ингээ 4-5 минут өнгөрдөг юм байна. Тэгээд хүн ингээд жолооны хаар цугаал явж байгаа тий. Нөгөө хэсэг хүмүүст нь болохоор яг машинд нь суухт нь та одоо бүсээ бүслээрээ гэдэг сануулгыг өгд юм байна. Тэгээд яг машиндаа суух үед нь сануулгыг нь өгчлөөр 80% нь бол зүүсэн гэдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг ослоо аваараа сэргийлэх боломжтой юм аа гэж байгаа. Тэгээд бид нар тэгвэл яг юмыг хизээ санаж хийх юм бэ гэдэг асуудал тэгвэл биднэрт үлдчихэж байгаа. Сануулгын систем биднэрт сануулад байхад тий түлхүүрээ авах мөчт нь юм уу яг суух үед нь юм уу гэдэг чинь яг хизээ сануулгах чухал вэ гэдэг асуудал гэсэн үг. За тэгээд өдөөгчд суурилсан төлөвлөлт тэгвэл хэрэгтэй юм байна. Өдөөгчд суурилсан төлөвлөлт хэрэгтэй юм байна. Тэгээд зорилго бид нар яг юу юм бэ гэж ингээд бодхосоо илүүтэй бид нар бодчихдээ нэг тэгмээрэн ингэмээрэн гэд гэтээ зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөө тэгвэл юу юм бэ гэж асуух хэрэгтэй. Зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргана. Тэгвэл би ингээд нөгөө шүдний утас илүүтэй ингээд сайн хэрэглэх шүдэд амны эрүүл ах уйн байдлаа сайн хангана гэдэг одоо зорилго өөртөө гаргасан байлаа гэж бодоход тэгвэл энэ хизээ хэрэгжүүлэх юм бэ? Хэрэгжүүлэх төлөвлөгөөг нь гаргуулах хэрэгтэй. Тэгэхээр ийм зүйл тохиолдвол би ингэх болно гэдэг. Буюу цалингийн нэмэгдэл авах бүртээ тэтгэврийн одоо хоримтлалтаа би мөнгө хийнэ. Ингэвэл ингэн гэдэг те хизээг нь сайн сануулж байна. Яг энэ мөчд. Өдөөгч нь таны хийх ёстой зүйлийн тухай санах ойг тань сэргээж өгнө гэж байгаа. Тэгэхээр шүдээ хизээ тхийн. Орой бүр шүдээ угаасныхаа дараа, цэвэрлснийхаа дараа утас ашиглаж хийнэ. Тэгснээр би одоо энэ шин зорилготой хүрнэ гэдэг ийм одоо өдөөгчд суурлаад төлөвлөгөө гаргаарай. Яг хизээ гэдэгт нь ингэж хариулъя гэж байгаа. За тэгээд сонгогчдын эрсцийг тэгвэл нэмэгдүүлэхэд яг юу болсон юм бэ? Ийм асуулт, 3 асуултал асуусан юм байна. Тэгээд сонгогчдын эрсцийг бол маш сайн нэмж чадсан. Та хэдэн цагт санал хураалтанд орно гэж бодож байна. Нөгөө хүмүүс рүү залгаад ингээд та сонгуультай идэвхтэй оролцоорой гэж хэлдэг ш. Тэрэн дээр нь та хэдэн цагт санал хураалтанд оролцсон гэж бодож байна вэ? Та яг хаанаас ирнэ гэж төлөвлөж байгаа вэ? Та санал хураалтанд очихоос өмнө юу хийн гэж бодож байна вэ? Гэсэн ийм 3 асуулт асууснаар сонгуулийн эрс маш сайн бүрдсэн буюу 2-3% өсөлт гэсэн баха. Энэ бол маш том одоо өсөлт гэж үздэг юм билээ.
Тэгээ өдөөгчийн ер нь тэгвэл хамгийн сайн төрлүүд юу юм бэ гэхээр хүний анхаарал татах үйс ердийн биш өдөөлт ер нь бол айгүй чухал байдаг. За тэгээд дурсамжийн ордон гэдэг зүйлүүдийг хүмүүс бас маш их ашигладаг. За нөгөө нэг өдөөгчийн хамгийн сайн төрлүүд хүний анхаарал татах үйс гэдэг дээр хүмүүст купон тараагаад тэгээд купоноо дараагийн худалдан авалтан дээр ингээд ашиглаарай гэдэг нэг мессеж, нөгөө талд нь ийм Toy Story-гийн хар гаргийн энэ чихмэлийг хараад купоноо ашиглаарай гэдэг ийм хоёр мессеж өгсөн чинь тэр Toy Story-гийн чихмэлийг хараад тэрийг ашигласан хүмүүсийнх нь одоо хэрэгжүүлэлт илүү өндөр байсан гэд. Тэгэхээр магадгүй одоо шүдээ хэрвээ уцаар уугаана гэж одоо цэвэрлэн гэж бодож байгаа тэндээ нэг чихмэл тоглоом тавьдаг ч юм уу гих мэтчлэн өөртөө ийм өдөөгчүүд үүсгэж өгч болно гэсэн. За тэгээд нэмэлт урамшуулал хэрэгтэй биднэрт хідэн хэсэгт хуваах юм бэ гэсэн. Энэ зорилгоо ингээд томоор нь биш ингээд хувааж хийх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхэд ямар арга хамгийн сайн нөлөөлөх вэ гэд Angela Duckworth гэдэг амар алдартай бас судлаач багш байдаг. Тэгээд энэ хүний номон дээр бол энэ хүний тухай маш их гардаг. Тэгээд Katie Milkman гэсэн энэ хүнтэй хамтарч ажиллаад ийм нөө лаб судалгааны ажлууд хийд юм билээ. Тэгээд Angela багш юу гэж хариулсан бэ гэхээр өдөөгчд суурилсан төлөвлөлт бол хамгийн одоо үр дүнтэй зорилготой хүрэх арга юм аа та бүхний хувьд гэж хэлсэн байгаа. Тэгэхээр биднэрт юу болдог вэ гэхээр бид нар бол мартдаг. Хэсэг болгон хувааж үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ мартсан юм чинь бид нар тэгээ сонирхолгүй байвал нөлөө үзүүлдэггүй. Тэгээ төлөвлөгөө нь бодлыг өөрчилдөггүй. Тэгэхээр сонирхолтой зүйлийг бид нэр төлөвлөж хийж чадна. Тэгээд тэр зүйлийг л бид нэр хийж чадна буюу өөрийнхөө одоо хүслээр хийдэг, хүчээр бол хийдэггүй гэсэн санаа хэлж байгаа юм. Тэгээд хит их төлөвлөгөөс гаргах асуудал байдаг. Тэгээд энийг бол бид нэр хэрэгжүүлж чаддаггүй өнгөрүүлдэг. Тэгээд эргэн сандахад хитрхийн нүсэр тийм цогц төлөвлөгөө байх тохиолдолд л ингээ өөрийгөө юм шалгах хуцнууд чекүүд байх хэвээр. За магадгүй ингээ мэс засалчдын хувьд одоо ингээд шинэ аргаар одоо юмнуудыг процедуруудыг одоо үйл явцыг хийж байгаа гэж бодоход ийм одоо энийг гэдэг ийм цогц төлөвлөгөө байхаасаа илүүтэй юм чекүүдтэй одоо ингээд жагсаалт чек гэд ингээд алхмуудыгаа ингээд яваад ах хэрэгтэй гэсэн санаа хэлж байгаа. Тэгээ ингэснээр яаж байгаа вэ гэхээр бид нэр ингээд төлөвлөгөө нэгдүгээрт гаргана гэдэг чинь бидний тарих эхлээд ингээд ажилласнараа би энийг ийм үед хийх ёстой байна гэдэг мэдээлэл айгуу сайн авчиж байгаа. Тэгээд өдөөгчд суурлаа нөгөө өдөөгч нь гараад ирэхэд гэдэг ийм автоматар тэрийг амар ойлгоцсон ингээд хурдтай хийх гээд байгаа гэсэн. За тэгээд бид нэр өдөөгчийн дахиж хэлье хамгийн сайн төрлүүд нь бол хүний анхаарал татах үйс тийм ердийн биш өдөөлтүүд байт юм шүү гэд энэ бүлэг маань дууссан байгаа. За тэгээд эхнээс нь жижигхэн багцлаад энэ одоо хүргээд энэ номыгоо дуусгая. Тэгээд дараагийн одоо 2 дугаар хэсэг болоход оруулахгүй бол нэлээд их цаг хугацаа явчихсан байна. 2 дугаар хэсэгт нь болохоор бүлэг 5, 6, 7 залхуурал өөртөө ихтэй байдал нийцүү гэсэн иймэрхүү зүйлүүд яригдах нь байна. За тэгээд одоо тэгэхээр бид нэр ойлгочлаа шүү дээ. Яагаад сая ингээ 2 сар гартал төлөвлөгөөгөө одоо амжилттай хэрэгжүүлж чадаагүй юм бэ? Өөрчлөлтийг өөртөө одоо амжилттай хийж чадаагүй юм бэ гэдэг чинь өөрөө одоо бид нарт ийм асуудлууд тулгардаг. Тэр нь юу вэ гэхлээр нэгдүгээрт нь за эхлэл бол сая бол сайн хийгдсэн баг. Гэхдээ бас энэ асуудалтай байх гэдэг. За хоёрдугаарт нь те бид нарт ийм ойвргон зан гэдэг зүйл байдаг. За тэгэхээр эхлэл дандаа одоо жил бүрийн одоо ихэнд гэж бодлохгүйгээр 7 хоног болгоны ихэн гэдэг сайхан цаг хугацаа биднэрт байгаа. Тэгээд одоо цагаан сар гэдэг бас сайхан эхлэл биднэрт байгаа. Тэгээд ойвргон зан гэдэг нь бид нар нөгөө нэг одоо дур сонирхолтой хөтлөгтөөд ирээдүйн юм нөгөө нэг таашаал одоо ашиг тусыг бодохгүйгээр таашаалтаа хөтлөгдөх гээд идэв шүү. Тэгэхээр тааламжтай ашиг тустай зүйлийг ингэж харах хэрэгтэй. Дур сонирхолтой альва зүйлийг дур сонирхолтой болгож хийх хэрэгтэй. Gamification тоглоомжуулалт чухал. За 3 дугаарт нь тэгээд бид нар чинь ингээд тоглоомжуулалт хийсэн ч гэсэн ингээд залхуураад ингээд хойшлуулах гээд идэв штэ. Альваг хойшлуулах гээд идэг. Тэгээ хойшлуулдгаа
өөрийгөө ийм гавлах системүүдийг үүсгэх хэрэгтэй буюу одоо ингээ хин нэгэнтэй бооцоо тавих ч юм уу эсвэл өөртөө ийм үүрэг амлалтын арга хэрэгслийг хэрэглээч гэсэн зүйл байгаа. За мөнгөн бол жоохон хатуу гэж хэлсэн байгаа тий. Тэгээд эцэст нь юмыг мартчихдээ штэ хойш нь тавихгүй. Хойш нь тавьж байгаа хэрнээ баг тэр чигээрээ мартчихдээ штэ. Энэ ямар асуудал юм бэ? Энэ бол бид нэр ингээ тархитай холбоотой марталтай мөрөө гэдэг зүйл болд юм аа. Тийм учраас өдөөгчд төвлөрсөн суурилсан юм байна. Өдөөгчд суурилсан төлөвлөгөө гэдэг зүйлийг гаргаач ээ. Тэгээд Анжела Дапворт алдартай одоо эрдэмтэнтэй энэ хүн ч гэсэн энэ аргыг одоо зорилгодоо хүрэх хамгийн сайн нөлөөлөх хүчин зүйл бол энэ юм шүү. Энэ арга юм шүү гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ хүртэл шат шатаар асуудлуудыг шийдлээ. Дараагийн асуудал юу ах вэ? Залхуурал. Залхуурдыг бид нэр хэрхэн шийдэх вэ? Тэгээ хамтдаа дараагийн сэдв дээр уншия. За тэгээд комент хэсэгт бичээрэй. Танд ингээ өөрчлөгдөхөд ямар асуудал тулгараад байна вэ? Энэ бүхнээс ч юм уу өөрийнхоороо бичээрэй. Тэгээ хамтдаа энэ асуудлыг шийдэе. Дараагийн дугаар хүртэл баяр таа.